Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иранаас өгсөн төлөвлөгөөтэй танилцж хянж байгаа гэдгийг мэдгдсэн. За гэхдээ тохиролцоо нь ямар нэгэн байдлаар хүрнэ гэдэгт эргэлзэж байгаа гэдгийг мэдгдсэн байна. За энэ талаараа тэрээр өөрийн ерөнхийлөгчийн нисэх онгоцоолох Air Force One суух үеэрээ сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ мэдгдсэн байна. За тэрээр хэлэхдээ би та нарт дараа нь мэдэгдэх болон надад уг төлөвлөгөөг бичгээр удахгүй өгөх болно гэсэн ийм зүйлийг хэлсэн байна. За дараагаар нь бол ерөнхийлөгч өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social дээр нийтлсэн постондоо ерөнхийлөгч бол анхныхаа байр суурийг давтаж хэлсэн. За саналын талаар болон боломжит яриа хэлцээ хүрэхэд саадуулж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. За харин Ираны хувьсгалт гвардийн корпустай ойр ажилдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох Tasnim, Fars зэрэг агентлагийн мэдэгдэж байгаагаар Тегераны зүгээс Америкийн нэгдсэн улсын өгсөн 9 зүйлд саналын хариуд Пакистанаар дамжуулан 14 зүйлтэй санал илгээсэн гэдгээ мэдгдсэн байна. За энэхүү 14 зүйлтэй төлөвлөгөөнд Ливаныг оролцуулан бүх фронтод дайныг зогсоох, Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн бүсэлтийг цуцлах, дайны нөхөн төлбөр төлөх, зарцаасан бүх хөрөнгийг чөлөөлөх зэрэг заалт багтсан байна. За мөн цөмийн асуудлыг бол яг одоо гал зогсоохтой холбогдуулан эхийн яриа хэлцээнд оролцоолохгүй, за дараагийн яриа хэлцээний шат хүртэл хойшлуулах гэсэн ийм зүйлийг бол дурдсан байна. За энэ бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын улаан шугам гэж одоо нэрлэгдэж байгаа зүйлээс давсан ийм хүсэлтийг Ираны зүгээс хэлж байгаа юм. За мөн гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэх бус харин эхийн гэрээг 30 хоногийн дотор эцэслэн тохирох хүсэлтэй байгаагаа Ираны тал илэрхийлсэн. За яриа хэлцээ одоогийн байдлаар үргэлжилсэн байдалтай байна. За 3-7 хоногийн хугацаанд гал зогсоох хэлэлцээр одоо ч гэсэн хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгаа нь энэхүү нөхцөл байдлаас харагдаж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын хувьд Ормозын хоолойд тээврийн чөлөөтэй хөдөлгөөнийг нээх сонирхолтой байгаа учраас далайн эрхийн эрх чөлөөний тухай гэсэн ийм олон улсын тэнгисийн цэргийн эвсэл байгуулахыг зорж байгаа юм байна. За Америкийн хэвлэл мэдээллүүдийн хэрэгслийн мэдэгдэж байгаагаар энэхүү одоо байгууллага энэхүү бүтцийн гол үүрэг нь гишүүн орнуудын хооронд тагнуулын мэдээлэл солилцох, дипломат ажиллагааг хоорондоо уялдуулах, за мөн Ормозын хоолоогоор дамжин өнгөрөх тээвэрлэлд тавьсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлыг уялдуулан зохион байгуулах зорилготойгоор тухайн одоо бүтцийг байгуулахаар Америк зорж байгаа юм байна. За сүүлийн өдрүүдэд бол Ормозын хоолойтой холбоотой асуудал, за ялангуяа Иран улсын зүгээс төлбөр одоо энэ хоолоогоор авч байгаа. За зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдэгдэж байгаагаар нэг хөлөг онгоцоос 2 сая $10 авсан гэсэн ийм мэдээллүүд тархаж байгаа. За үүнд бол Вашингтоны зүгээс бол ихээхэн дургуутсаж хандаж байгаа. За тийм учраас Америкийн тээвэрлэлтийн болон одоо бусад компаниудад хандаж Ираны бомбын усан замаар нэвтрэхтэй төлбөр төрсэн тохиолдолд тухайн компаниудад хориг арга хэмжээ авна гэсэн сүрдүүлгийг Америкийн нэгдсэн улсын засгийн газраас илэрхийлж байгаа. За харин Ормозын хоолойд бол далайн тээврийн хөдөлгөөн ерөнхийдөө зөвшөөрөгдөхгүй байгаа. За үүний хариуд бол Америкийн нэгдсэн улсын зүгээс өөрийн одоо тэнгисийн цэргээр дамжуулан бүслэлт хийж байгаа. За харин Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчин Иран руу орж гарах гэж оролцсон 50 орчим хөлөг онгоцыг буцааж чадсан гэсэн ийм мэдээллийг тус улсаас мэдэгдэж байгаа. За энэ бол гол зорилго нь Ираны эдийн засгийн боомлох ийм зорилготой Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг болж байгаа юм байна. За Дональд Трамп ерөнхийлөгчийн зүгээс тэнгисийн цэргийн бүсэлд нь Ираны эдийн засагт өдөртөө 500 сая $10 хохирол алдагдал учруулж байгаа учраас энэхүү үйл ажиллагаа нь амжилттайгаар өөрийнх нь одоо тавьсан Ираны эдийн засгийг боомлох үйл ажиллагаанд зорилтондоо хүрч байгаа гэсэн ийм сэтгэл хангалуун байгаа гэдгээ удаа дараа хэлж байгаа. За мөн Ираны цөмийн хөтөлбөр болон хүний эрхийн асуудалтай холбогдуулан Америкийн нэгдсэн улсаас Иранд тавьсан хориг арга хэмжээ, за мөн олон улсын зүгээс ч гэсэн хориг арга хэмжээ авсан байгаа. За дээр нь Америкийн нэгдсэн улсаас тэнгисийн цэргийн одоо бүслэлт хийж Ираны газрын тосны бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг хязгаарлаж байгаа нь тус улсын эдийн засаг болон нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал сөрөг нөлөөллийг учруулж байгаа. За энэ нь бол хэр удаан хугацаанд тус улс энэхүү нөхцөл байдлыг даван гарах вэ гэдэг ийм одоо асуултыг бий болгож байгаа. За одоогийн байдлаар бол талууд харилцан одоо бие биендээ энхийн төлөвлөгөөг танилцуулж байна. За ямар нэгэн байдлаар талууд бол харилцан буулт хийсний үндсэн дээр асуудлыг одоо дипломат арга хэмжээгээр яаралтай шийдвэрлэх шаардлага үүсэж байгаа. За учир нь гэвэл Ормозын хоолой хаалттай байгаа гэдэг нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөллийг учруулж байгаамаа.